За сайн байна уу? За өнөөдөр өдөр болгон заавал хийх ёстой 10 зүйлийн талаар ярив. Яагаад вэ гэхээр хоёр шалтгаан байж байгаа юм. Нэгдүгээр нь болвол хүн болгонд өнөөдөр байдаг. Өглөө босоод өнөөдрийг тосч авч яадаг. Ухтаж авч яадаг. Гэтэл яг юу хийх юм мэддэг. Ийм хүмүүс дийлэнх гэнэ. Эсвэл миний өдөр болгон хийгээд байж байгаа энэ үйлдэлүүд зөв юм уу буруу юм уу гэдэг нь бас сайн мэддэггүй. Эсвэл тунгааж үжиж байгаагүй. Эсвэл эргэлжиж яадаг. Өөрөөр хэлэх юм бол миний энэ амьдрал болж гин үү? Би зөв амьдарч гин үү гэдэг асуудал. Тийм учраас бүхэн хүмүүсд зориулгдсан өдөр болгон заавал хийх ёстой 10 зүйлийг гаргаж ирсэн. За энэ болвол Жим Ронэ бичсэн өөрийгөө хөгжүүлэх номууд дээр тулгуурласан. Жим Рон болвол энэ 20 дугаар зууны хамгийн алдартай сэтгэл судлаач, хувь хүнээ хөгжил, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр ном жохолуудыг бичсэн. За энэс суурийг тавьсан. Өөрөө насан турш энэ чиглэлээр яраа илтгэл хийж ирсэн. Ийм гайхамшигтай. За өнөөдрийн ярих энэ яраа болвол YouTube дээр англи хэлээр хийгдсэн яраа байж байгаа. Ерөнхийдөө тэр бичлэгийг орчуулад ярьж байгаа. Яагаад гэвэл энэ Жим Ронэ бичсэн номууд дотроос өдөр болгон заавал хийх ёстой хамгийн чухал 10 зүйлийг түүж аваад ийм бичлэг болгоод оруулсан байж байгаа юм. Тэгсэн бүр 2.5 сая хүн сонссон байгаа юм. Дэлхийгээр нь сонсож. Тэгэхээр энэ яраа болвол бас нэг онцлог нь юу вэ гэхээр шууд англиар дэлхийгээр нь сонсож байгаа. Өнөөдрийн халуун цэг анхаарлын төвд байж байгаа асуудлыг оруулж ирж байгаа. Энүүгээр ач холбогдолтой. Тэгэхээр яах вэ? Бид нар цаг уяасаа хаяхдахгүй байна гэсэн үг. Дэлхийгээр юу сонсож байна? Ямар хандлагатай байна вэ? Энэнтэй хөл нийлүүлж гин гэсэн үг. Энэ 10 зүйл болвол тийм том зүйл биш. Маш жижиг зүйл. Аль нэгийг хийхэд л ерөөсөн хэдхэн минут явах зэрэг. Тийм хүнд даалгавар биш. Хамгийн гол нь болвол амьдралын хөвшил сахилга батж чухал гэдэг юм л да. Ягаад гэвэл бид нар энэ журшлыг өдөр болгон сахиж чадах юм бол гайхамшигтай амжилтанд хүрнэ. Энэ бүгдийн нийлвэр гэсэн үг. Олон жилийн хурамтлал гэсэн үг. Амжилт олсон аж аргалтай амьдарж байгаа дийлэнх хүмүүс ийм байдаг юм байна. Зөвхөн өдөр тусмын жижиг амьдралын журшлыг баримталж чадсанараа өөрийн зорилгодоо хүрсэн. Эрчлөөтэй бас бүх сайн сайхан зүйл ирсэн байгаа юм. Тийм учраас хэнд ч одоо дарамт болохгүй. Тэгсэн мөртлөө асар том амжилтанд хүргэж болох. Өдөр болгон заавал хийх. За энэ 10 зүйлийг хэлье. За энэнийх нь нэгдүгээр болвол positive attitude. За positive attitude гэдэг болвол эерэг хандлага гэсэн үг. Нэгдүгээрд нь өдөр болгон эерэг хандлагатай байх ёстой. За хандлага яагаад чухал вэ гэдэг зэрэг. Хуучинд бол бид нар хандлага гэдэг зэрэг энэ коммунист эсвэл капиталист эсвэл өнөөдөр бол аль нэг улс төрийн нам уу эсвэл ямар нэгэн шүтлэг бишрэлтэй энүүгээр нь хандлагыг тодорхойлсон байхгүй юу. За одоо ч хэвээр юм байна. Гэтэл энэ бол үжил суртал нийгэм улс төрийн үжил баримтлал шүтлэг бишрэлийн хандлага биш. Тэрнээс илүү хамгийн чухал хандлага болвол эерэг хандлагатай байна уу сөрөг хандлагатай байна уу гэдэг. Эннээс амьдрал шалтгаалж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэр нийгэм улс төр шүтлэг бишрэл тэр гүн ухааны хандлагаас илүү эерэг байна уу сөрөг байна уу гэдэг хандлага нь хамаагүй чухал гэсэн. Бүх юм болохгүй байна бүтэхгүй байна гэдээ өнөөдөр дайн хүртэл хийж байгаа юм. Соёл иргэншил дэлхийн ертөнцийн бүр мөхөөж магадгүй ийм нөхцөл байдал хүртэл оруулж байна. Хувь хүн гэр бүл алан байгууллага сөрөг сэтгэлгээнээс болоод алтхан их байна. Буян хүртэл хорлож. Тийм учраас хамгийн чухал нь эерэг хандлагатай байх явдал. Эерэг хандлагатай байх юм бол эерэг зүйлийг татна. Тийм хүрээлттэй болно. Сөрөг байх юм бол дандаа муу мухай зүйлийг татна. Тийм орчин бүрэлд. Уурладаг, бохимддог, дургуучдаг, үжин яддаг, болохгүй байна, бүтэхгүй байна, ядуурж гин. Өвтөн жовлонд баригдаж гин. Дандаа болохгүй, бүтэхгүй талаас нь бодож сэтгэж байгаа. Тийм учраас амьдрал тийм болж байгаа юм. Тэрнээс өөр зүйл нүдэнд чинь харагдахгүй. Тийм линз нүдэн шилж үтсэн байна. Харин бүх зүйлийг болж ийн бүтгэж ийн сайн сайхан байна гэж
Үчхийн болвол амьдрал бас тийм бол. Тийм учраас өдөр болгон заавал хийх ёстой ажлыг нэгдүгээр нь устай зэрэг өглөө босохтой зэрэг өнөөдөр би эерэг хандлагатай байна. Бүх зүйлийг сайн сайхан талаас нь бодон сэтгэн хийм гэж ингэж амлах хэрэгтэй. Тийм байж гин үгүй байна уу гэдгийг өдөрт хэд удаа өөрөөсөө асууж хэрэгтэй. Сэтгэл санаа сайн байна гэх юм бол сэтгэл санаа сайжир. Эрүүл байна гэж бодох юм бол эрүүл бол. Амьдрал сайхан байна гэх юм бол амьдрал сайхан болно. Итгэх юм бол итгэл бий бол. Амжилттай байна гэж бодох юм бол улам их амжилттай бол. Тийм учраас нэгдүгээр нь устай зэрэг эерэг хандлага positive attitude. За энэ үг ерөөсөө мартаж байна. За хоёрдугаар нь болвол communication skill. За энэ communication skill гэдэг болвол харилцааны ур чадвар гэсэн үг. Харилцааны ур чадвар гэдгийг болвол өдөр болгон сайжруулах гэж байна. Анхаарал тавьдаг гэж байна. Хэзээш мартаж болохгүй. Тэр хүн гайхамшигтай харилцааны ур чадвартай гэж бид нар бодож байгаа. Тэр хүн шиг болох юмсан гэд. Гэтэл тэр хүн тэгээд төрчихсөн юм биш. Тэр хүн өдөр болгон анхаарал тавьж энэ ур чадвараа сайжруулсны эцэст тийм гайхамшигтай харилцааны ур чадвартай болсон байгаа юм. Амжилт олох уугүй юу? Ад жаргалтай сайн сайхан амьдарч чадах уугүй юу гэдгийг үндсийн суурын суур болвол энэ харилцааны ур чадвар юм байна. Бүх зүйл харилцааны ур чадвараас шалтгаалж ийн гэсэн үг. Найз нөхдөд хоорондох харилцаа байна. Гэр бүлийн доторх харилцаа байна. Ажлын хамт олонны уур амьсгал байна. Энэ бүгд тэрчгээрэн энэ харилцааны ур чадвартай холбогдолтой. Найз гомдсон байна. Гэр бүл уур бохомдолтой байна. Ажлын хамт олонд үнэлэгдэхгүй байна. Энэ юу юм? Энэ өөрийн чинь төрсөн төлөв байдал. Өөрийн чинь ажиллах чадвар. Өөрийн чинь хөрөнгө чинэ. Гэр бүлийн гарал үүсэл. Энэнтэй ямар ч хамаа байхгүй. Чорын ганц зүйл нь өөрийн чинь харилцааны ур чадвар юм байгаа юм. Энэ ур чадварыг эзэмшээгүйсэн болоод амжилттай, аж жаргалтай амьдарч чадахгүй байна. Тийм учраас харилцааны ур чадварын ном унших хэрэгтэй. Энэ чиглэлийн мэдлэг мэрэгжилтэй болох хэрэгтэй. Гисэн ч гэсэн энд хамгийн чухал нэг арга хэлье. Хамгийн сайн харилцах чадвартай хүн гэдэг болвол сайн ярддаг, сайхан ааш гаргадаг хүн биш. Хамгийн сайн харилцааны чадвартай хүн болвол сайн сонсдог хүн. Ярхаасаа илүү сонсох нь чухал. Хүн яагаад хоёр чигтээ нэг амттай байдаг юм? Бага ярж илүү сонсохын төлөө гэсэн үг байдаг. Харилцаа сайн болно, сайхан харилцаатай байна гэдэг болвол хамгийн чухал нь нөгөө талаа ойлгох хэрэгтэй гэсэн үг. Ойлголцол бий болох хэрэгтэй гэсэн үг. Ойлголцохын төлөө яах ёстой юм? Сонсох хэрэгтэй гэсэн үг. Тэр хүн юу бодоод байгаа юм? Юу хүсэж байгаа юм? Тэгэд юу яраад байгаа юм? Энийг сайн сонсно гэсэн үг. Тэгж дуусаад өөрийнхөө үжил бодлыг нөгөө хүнд дарамт болохгүй байдлаар илэрхийлж чадах. За энийг харилцааны соёл гэж байна. Харилцааны ур чадвар гэдэг. Тийм учраас өнөөдөр 5 минутын ч гэсэн хугацаа гаргаад найз нөхдөд, гэр бүлөө, ажлын хамт олно юу ярьж байхыг сайн сонс. Тэгэд ойлгохыг гэж. Тэгэд дуусаад өөрийнхөө санааг дарамт болохгүй байдлаар зөв үгээр илэрхийл. За үгийг яаж ярих вэ? Яаж илэрхийлэх вэ гэдэг энэ шилдэг ном дээр олон удаа ярьсан. Тэрийг буцаага сонсож байна. Ийм учраас хоёр дугаар нь болохтой зэрэг харилцааны ур чадвараа сайжруулах. Communication-ийн скиллийг сайжруулах юм. За энэ бол хизээч мартаж болохгүй. Нэг өдөр ч гэсэн мартаж болохгүй. Заавал хийх ёстой байл. Би нөгөө талаа сонсч ийн үгүй байна уу? Нөгөө талаа ойлгож чадж ийн үгүй байна уу? Тэгэд өөрийнхөө үжил бодлыг ухаалаг байдлаар, дарамт болохгүй байдлаар илэрхийлж чадж ийн үгүй байна уу гэдэг дээр анхаарал тавьж амьдрах гэсэн үг. За 3 дугаар нь. За 3 дугаар нь бол discipline. Discipline гэж юу гэхтэй зэрэг сахилга бат гэсэн үг. Сахилга бат гэхтэй зэрэг нэг хатуу сонсогдож магадгүй. Би болвол тийм сахилга батыг барьдаг, тийм хөвшмөл баригдсан уламжлалтай ойлголттой хүн биш ээ. Би болвол эрхчлөлтэй хүн. Сахилга батгүй амьдардаг гэж тэгж бодож яж магадгүй. Тэгээ энэ бол буруу. Энэ сахилга бат гэдэг болвол өөрийг чинь тэг барьж хүлж ийн гэсэн ойлголт биш ээ. Өдөр болгон баримталдаг дадал журшлаг гэсэн үг. Сахих ёстой зүйл гэсэн үг. Тэрийг баримтлна. Тэрийг сахна. Энийг дисциплин гэдэг байгаа юм. Энэ сахилга бат гэдэг болвол өөрийнхөө тавьсан зорилгод хүрэх, амжилтанд хүрэх, чорын ганч гүүр хөөр гэдэг байгаа байхгүй юу? Өөрөө зорилго тавьчихсан. Амжилтанд хүрмээр байна.
Тэгвэл яах вэ? Сахилга баттай байх ёстой. За сахилга бат гэж юу юм бэ? Энэ болвол сэтгэл хөдлөхгүй байсан ч тухайн мужид хийхийг хүсэхгүй байсан ч хийх ёстой зүйлээ хийж чаддаг байхыг хэлж байгаа юм. Ядарж яасан ч, өвдсөн ч, ямар ч хийх урам зориг байхгүй байсан ч, гажир хөдөлж яасан ч, галтуул дэлгэрж яасан ч тэр хийх ёстой зүйлээ хийх ёстой. Тасралтахгүй. Нэг өдөр ч алдахгүй. Үргэлжлүүлэх ёстой. Энийг сахилга бат гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол дадалж оршил гэсэн үг. Тэрийг барьж явах ёстой гэсэн үг. Энэ бол амжилт олсон баргал нийт хүмүүсийн 99% нь ийм зарчимтай байсан. Миний хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Би нэг өдөр ч гэсэн ерөөсөө алдаж байгаагүй. Юу алдаагүй? Ном унших, ном бичих. Энийг би насан турш барьж ирсэн. Ном уншаагүй, ном бичээгүй нэг ч өдөр байгаагүй. Өвдөж яасан ч, даарж яасан ч, хаалж яасан ч, ажлаа үргэлжлүүлж яасан. Хоолгүй хоосоо хонсон. Орон байргүй явж яасан ч гэсэн хижээч урвч байгаа. Өдөр болгон эрт тусдаг. Өдөр болгон дасгал хөдөлгөөн хийдэг. Өдөр болгон эрүүл хоол иддэг. Энийг баримталж чадах юм бол мэдлэг боловсралтай, эрүүл тэгээд энэ хурамтлан нуттай жирийг өөрчн амжилт бүтээл аж жаргал болж байгаа. Тийм учраас хамгийн гол зүйл бол сахилга бат. Сахилга бат гэдэг нь дадалж оршил гэсэн. Ичнэ их авьяас чадвартай байсан ч, ажиллах чадвартай байсан ч энийг баримталж чадахгүй. 3 хоног халуураа хайчдаг. Хэдэн жил үргэлжлүүлээд зориг мохчдаг. Ийм хүмүүс амжилт гаргаж чадахгүй байна гэдэг. Ичнэ их авьяас чадваргүй байсан ч, ичнэ их мэдлэг боловсруулахгүй байсан ч, ичнэ их хөрөнгө мөнгөний гачхталтай байсан ч энийг хэрвээ үргэлжлүүлээд байх юм бол баримтлаад байх юм бол заавал үр шимийг бүрддэг. Тэрний хурамтлал асар гайхамшигтай. Тамхи татахгүй хүн бол хижээж тамхи татахгүй. Арих уухгүй хүн бол хижээж арих уухгүй. Энэ бол юу юм? Энэ сахилга бат. Тийм учраас 3 дугаард нь өдөр болгон заавал хийх ёстой зүйл болвол өөрийнхөө эрүүл зөв дадал журшлыг баримтлана гэсэн. За энийг бол дисциплин. Дисциплин гэсэн үгийг мартаж болохгүй. Энэ бол амьдралын хамгийн чухал үг. За дөрөвдүгээр нь бол mindset. Өөрийн чинь өдөр болгон хийх ёстой ажлын дөрөвдүгээр нь бол mindset. Mindset гэдэг бол сэтгэх арга гэсэн үг. Асуудалд яаж хандах вэ? Тэр хандлагыг хэлж байна. Өөрийн чинь итгэл үнэмшилтэй холбогдолтой. Би энэ зүйлийг хийж чадахгүй гэж бодож байгаа. Тэгэх юм бол чадахгүй гэсэн үг. Би энийг хийж чадахгүй. Энэ бол тийм mindset өөрчн тогтчихсон гэсэн үг. Машинаар хэлэх юм бол тэгээд тонголчихсон гэсэн үг. Час арилгадаг машин бол час л арилгана. Тэрнээс өвс хадаж чадахгүй. Тэрийн шиг юм байна шүү дээ. Чадахгүй мэдхгүй гэх юм бол хижээч чадахгүй мэдхгүй. Болохгүй бүтэхгүй гэж бодох юм бол хижээч болохгүй бүтэхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ mindset-ийг монголоор юу гэж орчуулах вэ гэвэл итгэл үнэмшил гэж орчуулбал. Би энийг хийж чадахгүй гэж бодохынхоо оронд би энийг хийж сурах гэж байна. Оролдож ийн гэж бодох хэрэгтэй. Би амжилтанд хүрч чадахгүй гэж бодохынхоо оронд би амжилт руу явж ийн. Тэр жамдаан байна. Тэгж бодох хэрэгтэй. Ийм байдлаар сэтгэж сурах юм бол амьдралыг харах өнцөг бүхэлдээ өөрчлөх. Би бол өөрийгөө гадаад хэл сурах авьяасгүй гэж олон жил бодож ирсэн. Энэ бол буруу итгэл үнэмшил байсан байна. Үнэндээ тийм биш. Гадаад хэл сурна гэдэг бол авьяастай холбогдол байхгүй. Хамгийн гол нь юу вэ гэхтэй жирэг гадаад хэл сурах, оролдлого хийхтэй холбогдол. Өдөр болгон шинэ үг чэйдэл хэрэгтэй. Үгийн сангаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хэн ч гэсэн ямар ч гэсэн гадаад хэлийг сурч болдго юм байна. Би энийг өөрийнхөө амьдралаар баталсан. Би бол хэлний авьяастай хүн биш гэж боддог байсан. Тэгж бодож явах үед би ерөөсөө ямар ч гадаад хэл сурах орлого хийдэггүй байсан. Зүгээр л тэгж явж байгаад аль нэг өдөр хэлтэй болчих юм шиг бодож ирсэн. Эсвэл хижээж болж чадахгүй юм шиг бодож ирсэн. Энийг ойлгоод өдөр болгон чаг гаргаад идэвхтэй үжээд эхэлсэн. Тэгтээ ширэг асар богино хугацаанд гадаад хэлтэй болж байгаа юм. Тийм учраас mindset гэдэг бол өөрийнхөө сэтгэлгээгийг яаж тохируулах хийх вэ? Set хийх гэдэг нь тохируулах хийнэ гэсэн үг. За энэтэй холбогдолтой. Тэгэхээр өдөр болгон 5 минутын ч гэсэн хугацаа гаргаад би асуудлыг арай буруу талаас нь ойлгоод байгаа юм шиг үү? Буруу тохируулах хийчихсэн юм шиг үү? Энэ mindset-аас сайжруулъя. Тэгж бодох хэрэгтэй.
Тэгж асуудалд хандах хэрэгтэй. Тэгэх юм бол амьдрал шал уур бол. Болохгүй бүтэхгүй байгаа бүхэл зүйл бүгд буруу майндсет хийсэнтэй бодолтой. Энэ хүн бол муу хүн, энэ хүнийг хизээч итгэж болохгүй гэж бодож байна. Магадгүй наадах чинь буруу майндсет хийсэн байж магадгүй. Тэгж бодсон учраас өөрчн тэг санагдаж байна. Ийм байдлаар бүх амьдралын хүрээнд зөв майндсеттэй болох хэрэгтэй. За энэ бол өдөр болгон хийх ёстой зүйлийн дөрөвдүгээр. Тэгж чадах юм бол илүү итгэлтэй, илүү төсвөртэй, илүү амжилттай хүн болно. За 5 дугаар нь юу гэхтэй зэрэг цагаан оновчтой ашиглах. Тайм менежмент. Тайм менежмент гэдэг бол цагаан зөв оновчтой ашиглах. Амжилттай, аж жаргалтай амьдарч байгаа хүмүүс. Энэхээс зэргээр тим биш хүмүүсийн хооронд хамгийн том ялгаа нь юу гэхтэй зэрэг цагийн ашигламжтай холбоотой. Хүн болгонд авь адилхан 24 цаг онгоцсон байж байгаа. Тэр цагаан жухам зөв ашиглаж чадчих нь үгүй байна уу гэдгээр хүмүүсийн хооронд ялгаа үүсэж байгаа юм. Цаг бол ерөөсөн бучиж ирдэггүй. Хажиж бучиж ирэхгүй. Өнгөрдөг. Тэгэхээр өдөр болгон хамгийн чухал хийх ажил чинь өнөөдөр надад онгоцсон энэ 24 цагийг өндө 24 биш 12 12 бас биш яг живжинкнээс ашиглах өрөвдөлтөд ашиглах цаг болвол маш чөөхөн байдаг. Энэ өөрчн онгоцсон чөөхөн хэдэн минутыг зөвжүүлж арчуулж ийн үгүй байна уу гэдгээр амьдрал шийдэгдэж байгаа юм. Тийм учраас анхаарал сарниулсан өөрийн чинь цаг хугацааг үрж магадгүй тийм зүйлээс татгалж сурах. Хэтэрхээ их гар утас интернет үжиж байгаа. Хэрэггүй хүмүүстэй олон цаг үрж байгаа. Энэ бүгд нөө гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн оронд нь хамгийн чухал зүйлдэн цагаан зарчуулах хэрэгтэй. Тийм амьдралын журшилтай хүмүүс л амжилт гаргаж байгаа. Цаг байхгүй биш. Цаг асар их байна. Зөвхөн тэр цагийг зөв ашиглаж чадахгүй хэрэггүй зүйл үрж байгаа юм. Эсвэл огт юу ч хийхгүй өнгөрч байгаа юм. Бүр алтнаас үнэтэй. Энэ цагийн утгатай зэрэг юу ч хийхгүй өнгөрөж байгаа. Тийм учраас өдөр болгон хэдхэн минутын хугацаа зарцуулаад өнөөдөр би өөрийнхөө энэ амьдрал дээрээс ганцхан удаа ирж байгаа энэ цагийг юунд зарцуулах вэ гэдгийг хуваарлцсан. Цагаа хуваартай байх хэрэгтэй гэсэн үг. Жилийн төлөвлөгөө, улирлын төлөвлөгөө, сарын төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөө, өдрийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ цаг зарцуулахаас хайрлах хэрэгтэй. Өдөрт 3 удаа өөрөөсөө асууж явах хэрэгтэй. Миний энэ хийж байгаа зүйл жайлшгүй их хамгийн чухал зүйл мөн үү? Би цагаан зөв менежмент хийж чадчих нь үгүй байна уу гэдгийг өдөр болгон шалгаж үзэх хэрэгтэй. Өдөрт хамгийн чухал 3 зүйлээ тодорхойлно. Би зөвхөн энэ 3 зүйлд бүх анхаарлаа хандав. Тэгээд ерөөсөө ямар шаардлагагүй зүйлийг орхих хэрэгтэй. Бусдад даалгаж өөр хүнээр хийлгүүлж чадах ажил байх юм бол бусдаар хийлгүүлж бүх ажлыг өөрөө хийнэ гэх юм бол хижээч амжихгүй. Маш их ажил хэрэгж ажиллах чадвартай гээд өдөржин шүнжингөн бүх ажлуудыг өөрөө амжуулах гээд оролдоод явдаг хүмүүс байдаг. Энэ бол хамгийн буруу. Гэр бүлдээ даалгах ажлыг гэр бүлдээ, ажлын хамт олондоо даалгаж чадах ажлыг ажлын хамт олондоо даалгах хэрэгтэй. Тэрний төлөө бид нарын нийгэм байгаа юм. Хамтын хүч гэсэн. Цагийг хүн худалдаж авч болдог. Цаг хажиж эргэж ирдэггүй. Хамгийн үнэтэй. Алтнаас мөнгнөөс үнэтэй. Гэсэн мөртөө бид нар цагийг худалдаж авч болдог. Мөнгөөр юу их өвд? Надад мөнгө хэрэггүй гэж ярьдаг хүмүүс байна. Гэтэл мөнгөөр цагийг худалдаж авч болдог. Гэрээ хүнээр чивэрлүүлж болно. Хоолоо хүнээр хийлгүүлж болно. Машина хүнээр бариулж болно. Жолоочтой байна. Тэгвэл машин дотор би ном уншаад явж болно. Замын төгж. Энэ бол цаг худалдаж авч ийн гэсэн. Тийм учраас цагийн боол болох уу эсвэл цагийн эзэн болох уу? Энэ бас өөрийн шийдэл гэсэн. Тэгэхээр 5 дугаард нь өдөр болгон заавал хийх ёстой зүйл бол цагийн менежмент харж үзэх ёстой. Энэ хамгийн чухал. За 6 нь бол knowledge. Knowledge гэдэг нь бол мэдлэг гэсэн. Өдөр болгон заавал мэдлэгэнд хэлчих хэрэгтэй. Хүмүүсийн хоорондох ялгаа нь юу байгаа юм? Зарим нь эрх мэдэлтэй баян тансаг амьдарч, зарим нь ядуу тарчих, зарим нь бүр боолын амьдрал хийж. Энэ ялгаа нь юу байна вэ гэдэг зэрэг мэдлэгтэй байна уу үгүй байна уу гэдгээс шалтгаалж байгаа юм. Мэдлэгтэй хүн бол хаан гэсэн. Бүгдийг чахарна гэсэн. Би компьютерын ямар ч мэдлэг байхгүй. Тэгвэл яах вэ? Энэ техникийг агшилж чадахгүй гэсэн. Энэ чиглэлээр ажиллаж чадахгүй гэсэн. Тэр хүнээ шанган дор аягаан тусна гэсэн. Тэгэхээр энэ шиг бүх салбарт мэдлэг гэдэг зүйл байдаг. Мэдээж энэ мэдлэг мэргэжлийн сургуулаар олгодог. Сургуульдаа сайн сурсан эзэмшсэн нь
онцлонтой төгсөөд сайн ажилд ордог. Энэ тодорхой. Дараа нь нийгэмдэр гарсны дараа бас ялгаа байхгүй. Мэдлэгийн өрсөлдөө мөнгө үргэлжилж яадаг. Тэгэхээр сурахгүй болохгүй гэсэн. Тэгэхгүй бол хаягдана. Шинэ мэдлэг мэдээллүүд асар хурдтай бий болж байгаа. Тэрийг тухай бүрд нь шингээж авахгүй болвол болохгүй гэсэн. Мэдлэгтэй байна уу гэдэг нь тэр хэмжээнд ертөнцийг харж, өргөн хэмжээнд сэтгэж, оюунаа таашаал авч амьдрч чадж гэнэ уу гэдгийг ялгаа бас гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол бид нарын байнга ярддаг худахын мэлхий гэсэн. Мэдлэггүй болвол дэлхийн ертөнцийг худганы амсраар төсөөлнө гэсэн. Худахын мэлхий гэсэн. Үнэхээр мэдлэг чухал гэдгийг бол би бас өөрийнхөө амьдралаар ойлгосон. Энэ сэтгэл судлалын номнуудыг асар олныг уншсан учраас амьдралын шал өөр өнцгөөс хардаг болсон. Үнэхээр мэдлэг хэрэгтэй юм байна. Бид нарын их сургууль сурсан одоо мэдлэг жишээлх юм бол би болвол нийгэм гүн ухааны чиглэлээр мэрэгсэн. Гэтэл энэ бол тусгай мэрэгжил. Зөвхөн тэр хүрээний асуудлыг ойлгодог мэддэг. Гэтэл амьдрал гэдэг бол асар өргөн үрээтэй юм. Бүхэл бүтэн сэтгэл судлалын ертөнц байна. Өдөр тутмын амьдрал байна. Эрүүл амьдрах хоол хүнсгээд хүмүүсийн хооронд харилцааг энэ бүгд болтой зэрэг мэдлэгтэй олгодог. Тийм учраас өдөр болгон 30 минутад ч гэсэн гаргаад төрөл бүрийн номуудыг уншиж явах хэрэгтэй. Энэ бол өдөр болгон заавал хийх ёстой ажлын нэг. Нэгэнтээ хүн болоод төрчихсөн байна. Илүү их юм ойлгох хэрэгтэй. Тэрний хэмжээнд сэтгэж ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэр таашаалыг хүртэх хэрэгтэй. Тийм эрхтэй. Тэгэхээр энэ болвол зөвхөн сургуульд байсан үеийн уншсан ном, сурсан мэдлэгээр хязгаарлагдах юм биш. Насан туршдаа хүн мэдлэгийг тэлжих хэрэгтэй. Тэрний төлөө өдөр болгон ном уншдаг, подкаст сонсдог байх хэрэгтэй. Тэрний төлөө энэ шилдэг номыг хөтөлж явуулаад байна шүү дээ. Ганцхан өөрөө мэдлэгтэй болох юм биш. Бүгдөө нийт монголчуудаараа мэдлэгтэй бол. Мэдлэгийн дэвштэл тэр нь тусалж байгаа юм. За энэ Jim Rohn бол нэг хүн хэлжсэн байгаа юм. Jim, more you learn, more you earn. Хэдий чинээ сургалтсмаа тэдий чинээ олно гэж. Сурсны төлөө харамсах юм байхгүй. Сурна гэдэг бол хамгийн том хөрөнгө оруулалт. Тийм учраас 6 дугаард нь зэрэг knowledge мэдлэг хэрэг. Хүн болвол насан турш сурдаг юмт. Тийм учраас өөрийгөө оройсон гэж бодож байна. Өдөр болгон жаавал сурах цагийг цагийнхаа хуваард оруулж явах хэрэгтэй. Тийм дисциплинтэй болох хэрэгтэй. Журшилтай. За 7 нь бол financial habits. Financial habits болвол санхүүгийн журшил гэсэн. Хүн баян чинэлэг байна уу, ядуу дарчиг байна уу гэдгийг шийдэж ганцхан зүйл. Тэр нь юу гэхтэй зэрэг санхүүгийн боёо энэ мөнгөнөө дадалж уршил гэсэн үг. Дадалж уршилтай ч холбогдолтой. Чалан багтай дан биш. Ажилгуудаан биш. Ухаан муутай дан биш. Зөвхөн юутай холбогдолтой байна уу гэдэг зэрэг санхүүгийн дадалж уршил. Financial habits-тай ч холбогдолтой. Зарим хүмүүс гинтхэн баярчсан байдаг. Зарим хүмүүс гинтхэн ядуурчсан байдаг. Энэ бол гинтийн зүйл биш. Өөрийн чинь өдөр тусмын санхүүгийн журшилтай холбогдол. За номын зохиолч Jim Rohn бол 30 настайдаа тэрбумтан болсон. Тэгээ 3 жилийн дотор үгээгүй дууссан. Энэ нь юутай холбогдолтой байсан бэ гэдэг зэрэг өөрийнх нь financial habits-тай холбогдол. Тэгээд эргээд 33 настайдаа буцаад тэрбумтан болсон. Тэр дуршилгаа энэ номонд бичсэн байгаа юм. Дийлэн хүмүүсийн хувьд бол мөнгө олох аргыг мэддэг. Тэгээ бас мөнгийг олж чаддаг. Хамгийн гол асуудал нь юу гэхтэй зэрэг олсон мөнгөн хадгалж чаддаг. Бид нар бол мөнгө олох юм болвол юунд зарчуулах уу гэдгийг боддог өдөр болго. Тэгээд мөнгө ороод иртээ зэрэг өрөөд дуусдаг. Гэтэл баян чинээд хүмүүс бол тийм биш. Мөнгө олох юм бол тэрийг яаж нэгдүгээр хадгалах уу? Энийгээ эхэлж бодно. Хоёрдугаард нь зэрэг тэр мөнгөө яаж үржүүлэх үү гэдгийг бодно. Энэ бол сэтгэлгээний хамгийн том ялгаа. Тэгэхээр хамгийн амархан нь юу гэхтэй зэрэг өөрийн чинь зардал хижээч орлогоо санд авч болохгүй. Тэгэд төлөвлөх хэрэгтэй. Өдөр болго. Тэгвэл юу бий болох вэ? Хурамтлал бий бол. Энийг устдаа зэрэг хадгаламж хийж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ хурамтлалаараа бизнес эрхэлж болно. Хувьчаа хөдөлж авч болно. Өсгөх талд нь бодох хэрэгтэй. Энийг болвол санхүүгийн эрхчлөө гэж байгаа. Бид нар мөнгөтэй болоод яах? Тэр мөнгөө ямар авсандаа аваад орох юм биш үү гэж ярддаг. Гэтэл бид нар мөнгөөр яах вэ? Эрхчлөөнд төрж болно. Хүсэж үедээ хийж болно. Чагийн хүртэл худалдаж авч болно.
Гэхдээ энэ нь устай зэрэг эргэтгш байх хэрэгтэй. Хэтэрхээ их шунж болохгүй. Өөр чинь хангалттай хүрэх хэмжээний мөнгөтэй болвол баялган төгшөөрлөх хэрэгтэй шүү дээ. 60 мод толгой баячуулны хувьд бол ийм үжил ухамсар дутаж байгаа. Хэмжээгүй баян болох гэсэн үг биш. Хэмжээтэй баян. Сүүлийн үед бол миний хувьд бол минималист амьдралыг хийж байгаа. Урд нь болвол минимализмын талаар уншихаас өмнө хүссэн зүйл болгоно хөдөлж авч байдаг. Мөнгийг бол зарах ёстой, хэрэглэх ёстой гэж үздэг байсан. Тэгээ гэр орон хогл овшоор дүүрж исэн. Минимализмын талаар ойлголттой болсноос хойшоо минимализм гэж юу гэхтэй зэрэг хамгийн бага хэмжээнд амьдралын хэрэгцээний зүйлүүдийг хязгаарлах. Энэ амьдралд хэлж байгаа. Солихчон хөдөн хувцастай. Хэрэгдэх хамгийн наадчхын багж хэрэгсэлтэй. Ийм амьдралд хэлж байгаа. Энэ бол үнэнхүү амьдралыг хөнгөлдөг, сэтгэл санаагаа чөлөөлдөг ийм гайхамшигтай амьдрал. Тийм учраас financial habits зөв болох хэрэгтэй. Мөнгөний талаар зөв амьдралын хөвшилтэй болох. За энэ бол өдөр болго ирсэн мартаж болохгүй заавал хийж ёстой зүйл. Мөнгө чамаа удирдах сурахаас өмнө чи мөнгийг удирдах сур гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол чи мөнгөний боол биш, мөнгөний эзэн бай гэсэн үг. Гэтэл дийлэнх хүмүүсийн хувьд бол тэгж чадахгүй байгаа. Тэгэд мөнгөний боол болж байгаа. За 8 дугаард. За 8 дугаард бол personal growth гэдэг зүйл. Personal growth бол юу гэдэг зэрэг хобби хөгжил. Сая бол knowledge гэж ярьсан мэдлэгийн талаар. Мэдлэг болоод хоббийн хөгжил хоёр бол бас ялгаатай. Мэдлэг бол оюун ухаанд хэлж гин. Олон ном уншиж гин гэдэг юм уу. Гэтэл хоббийн хөгжил гэдэг бол өөрийнхөө ур чадварыг сайжруулах. Энэ ойлголт. Хүн заавал өчтөрөөс илүү байх хэрэгтэй. Нэг ховоорч болтохгүй. Жогсож болохгүй. Бүх юм өөрчлөгдөж гин, шинчлэгдэж гин, сайжирж гин, хөгжиж гин. Тийм учраас эний дагаад өөрийгөө хөгжүүлэхгүй бол хочирхтна, хаягдана, үн санаа алдна. Хоббийн хөгжил гэдэг бол насан туршийн аял. Хэн ч гэсэн энэ аяллаас татгалж ирэх байхгүй. Хүмүүс ийм зарчмаар ажилддаг юм байна. Амьдардаг юм байна. Нэг гадаад хэл мэддэг бол дахиад нэг гадаад хэл мэдэх хэрэгтэй. Их сургуульд нэг төрлийн мэдлэг мэргэжил эзэмшсэн бол дахиад бас нэг төрлийн мэдлэг мэргэжил эзэмших хэрэгтэй. Ийм байж аж өнөөдрийн энэ хүн ам асар их үржсэн, асар их өрсөлдөөнтэй нийгэмд хөл тогтож чадна. Тэгээгүй байж аж ажил олдохгүй байна гэдэг ч юм уу. Чалан ус хангалттай биш байна гэж ярьж байгаа юм. Яагаад сайн ажилд орохгүй байгаа юм? Яагаад нийгэмд үнэлэгдэхгүй байгаа юм? Өөрийгөө хөгжүүлэхгүй бодвол өөрийн чинь их сургууль сурсан тэр мэдлэг мэргэжил аль хэдийн хочирхтсан байна гэсэн үг. Тийм учраас бас заавал шинж үйл биш. Хугацан зүйлээ мартах асуудал байдаг гэдэг аахгүй юу? Энийг сонирхолтой. Ингээ наад жах нь хуучин сурсан зүйл ажил тавтчих хэрэгтэй. Шиний сурч чадахгүй, эзэмшиж чадахгүй юм аа гэд. Бүр өнөөгийн нөхцөл байдалд бол хуучин журшил, хуучин итгэл үнэмшил, хуучин сэтгэлгээний хөв маяг гэсэн үнэнхүү хуучирсан гэж байгаа юм. 60 дахь бол хаях хэрэгтэй гэж байна. Сүүлийн үед шин хийгдсэн кинонуудын хэдийг үжсэн. Бид нар бол ихэвчлэн 90-ад оны үеийн ч юм уу 2000-ад оны үеийн кинонуудыг бага байхасаа үжижсэн. Тэгээд амьдрал дэлхийн ертөнцийг тэр кинонуудаар төсөөлжсэн. Тэгээд энэ 2024-5 онд шинээр хийгдсэн кинонуудыг нэлээд хэдий үжээд амьдрал шал өөр усныг ойлгосон. Хүмүүсийн бодож байгаа, сэтгэж байгаа, хоорондоо харилцаж байгаа. Тэгээд тэр амьдралынх нь хөвшлүүд бүгд өөр болсон юм байна. Ганцхан Америк биш. Европын орнууд, Азийн орнуудад хийгдсэн хамгийн шинэ кинонуудыг үзсэн. Ягаад гэвэл тухайн улс болгонд очоод яг хамгийн сүүлийнх нь үеийнх нь амьдралтай танилж боломж байхгүй байгаа байхгүй юу? Хүн болгонд. Тийм учраас хэрвээ цаг байх юм бол өдөрт бас хаяа нэг шинэ кинонуудыг үзжээ гэж ховын зүгээс хэлмээр байна. За тийм учраас 8 дугаар нь бол өөрийнхөө мэдлэг мэргэжлийг улам сайжруулах ёстой. Хамгийн сайн дээр нь нэмээд бас төрөл бүрийн мэдлэг мэргэжилтэй болох хэрэгтэй. За энийг бол өдөр болгон мартаж болохгүй. Амьдралдаа баг багаар хэрэгжүүлэх шаардлагатай. За ийм зүйл. За одоо 9 дугаард. 9 дугаар бол purpose. Purpose бол юу гэхтэй зэрэг зорилго гэсэн үг. Өөрийн чинь хийжгөө зүйл. Өөрийн чинь амьдралын зорилготой нийцж гин үгүй байна уу гэдгийг харж үзэх хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Өдөр болгон. Өөрийн чинь хийжгөө зүйл зорилгоос чинь гаччихсан юм биш үү дээ.
Тэгвэл одоо баларх нь байна шүү дээ. Буруу жамаар будаад байх юм байна. Тэгвэл бочиж ирэхдээ шороод байна. Хүнд өнөөдөр нэг л удаа олдож байгаа. Тэгэхээр өнөөдрийн хийж байгаа зүйл чи өөрийн зорилготой чи нийт чинь үгүй байна уу гэдэг энэ хамгийн чухал. Буруу явж ясан ч гэсэн бас өөрийн гэсэн амьдралын зорилготой бол хэр бас болж ийн гэсэн үг. Гэтэл дийлэг хүмүүс амьдралын зорилго байхгүй. Хүн бол төрчөөд өөрийн гэсэн амьдралын зорилго чиглэл байхгүй болвол тэр шиг харамсалтай байхгүй. Амьдралын зорилготой хүн болвол тэр амьдралын чин зорилго өглөө босох шалтгаан болно гэж байгаа юм. Бэрхшээлтэй үед өөрийг чинь түлхэх, урагшлуулах, төлш болно гэж. Зорилго байхгүй л өглөө босоод яах? Зорилго байхгүй заавал тэмцэж амьдраад яах юм? Босхгүй байж болно. Нугарсан болвол тэр аяда унших болно. Тийм учраас зорилго гэдэг бол асар чухал гэсэн үг. Зорилго гэхдээ зэрэг заавал том жил байх шаардлага байхгүй. Их сургуулийн төгсөнө, сайн ажил орно, хайртай хүнтэйгээ гэр бүл болно, ажиргатай амьдрна, 5 хошуу молон тал дөрөө өсгөнө, иргэшлийн наадамд барилдана. Өн чинь бүгдөө зорилго шүү дээ. Тийм учраас жилийн зорилго богино хугацааны. Урт хугацааны 10 жилийн дараа, 20 жилийн дараа юуг зорж байгаа юм? Ямар болохыг хүсэж байна уу? Энэ бүх зүйлээ тодорхойлоод өдөр болгон өөрийнхөө зорилгыг бодно гэсэн. Тэрийг зорж амьдрах гэсэн. Энэ бол өдөр болгон заавал хийх ёстой. 10 жилийн 9-р нь байна. Аж аргалтай сайн сайхан амьдрах гэхэд арх угаад айлгсад явчих. Тэгвэл эн чинь өөрийн чинь зорилготой зөрчилж шүү дээ. Эрүүл сайхан амьдрнаа гэж тамхи татдаг. Баян чинэлэг болчихно гэд үрж харж идэг. Зорилготой чинь зөрж ийн гэсэн. Эйвтэй амьдрнаа гэхэд үгжирж идэг, хэрэлж идэг. Тийм учраас өдөр болгон өөрийнхөө зорилтыг мартаж болохгүй. Тэрэндээ үнэн чанар байх хэрэгтэй. Тэгж амьдрах юм бол амьдрал чи илүү утга учиртай, илүү аж аргалтай, илүү амжилттай бол. Өөрийнхөө зорилгыг олох хэрэгтэй. Тэгээд зорилгодоо нийцсэн амьдралыг хий. Энэ бол хамгийн утга учиртай, хамгийн үр дүнтэй амьдрал. Purpose гэсэн үгийг мартаж болохгүй. За хамгийн сүүлд нь өдөр болгон заавал хийх ёстой 10 ажлын 10 дугаар нь градат шивд. Градат шивд гэдэг бол талархал гэсэн үг. Талархлыг бас саяхан ярьж өнгөрсөн. Авраатай болохын төлөө таларх сэтгэлтэй бай. Талархдаг хүн бол авраатай байдаг. Тэгэхээр өдөр болгон заавал хийх ёстой 10 жилийн жагсаалтад дотор бас талархал орцсон байна. Яаж талархахгүй? Талархалж хум ямар эд шидтэй вэ? За энийг ойлгох юм бол энэ талархал гэдэг номыг уншиж болно. Монголын дээр байна. Талархал гэдэг бол хүний сэтгэлийн дотор хамгийн хүчтэй мэдрэмж гэж байгаа юм л та. Талархах сэтгэл гэдэг бол энэ бол өөрийг чинь өөрчилж чадах. Төсөөлөшгүй юм хүч. Байхгүй зүйлдээ сэтгэл дундуур амьдрах биш. Байгаа зүйлээ олж хараад талархах сэтгэлтэй байна гэдэг бол өөрийг чинь тэдний хэмжээнд баян чинэлэг байлгаж чадна. Сэтгэл хангалуун байлгаж чадна. Бид нар өөрдөө байгаа зүйлийг олж хардггүй. Тэрэндээ таларх сэтгэл байдгүй. Тийм учраас мөнхийн ядууд гарч байгаа. Сэтгэл дундуур амьдарч байгаа. Бид нар найз нөхөдтэй, гэр бүлтэй, ажилтай, орлоготой, орон гэртэй, оршиж амьдарч байгаа улс оронтой, бүр дэлхийтэй. Тэгсэн мөртлөө энийг олж хардггүй. Байн гомдолдог, сэтгэл дундуур байдаг. Энэ бид нарыг улам илүү уйтгартай, ядууд гарч болгож байна. Ачи мэдгүй хүнд хүн хамгийн дург. Идвч ам нь хуурай. Яавч юу нь хуурай гэсэн тийм үг байдаг. Хүмүүс бол таларх сэтгэлтэй хүнд дуртай. Талархлын чинь хариуд тэрнээс хэд дахин илүү юм өөрч өгнө. Тэр хүн өөрийг чинь тусалд дэмжихгүй харж хандахгүй байгаа юм биш. Хамгийн гол асуудал нь өстэй зэрэг таларх сэтгэлгүй байгаа чинь дургуутж байгаа юм. Талархах юм бол тэр байтугай зүйлийг өөрч өгнө. Тийм учраас өөртөө байгаа зүйлдээ өөрөө талархаж өөрийнхөө сэтгэлийг хөгжүүлэхээс гадна эргэн тойрныхоо хүмүүс хүртэл таларх. Тэгвэл тэрний чинь хариу часан бөмбөг шиг өөрлөж чинь бөмбөрөд ирнэ. Улам том бол. Талархлын энерги бас халдварлаг. Чи хүнд талархах юм бол хүн бас бучаад өөр чинь талархна. Магадгүй та бодож магадгүй. Энэ хүн надад талархахгүй байна гэдэг. Тэгвэл та эхлээд өөрөө тэр хүн талархаад үз. Тэгвэл бучаад тэр хүн өөр чинь таларх. Гэр бүл, ажлын хамт олон, нийгэм бүхэлдээ бие биедээ талархдаг. Бие биенийхээ ач тусыг сандаг. Ийм уур амьсгалтай болно. Яавал нийгэм илүү сайн сайхан болох уу гэж хүмүүс бодож байгаа. Тэрний төлөө уурга тарих оюун ухаанаа шавчих хүмүүс байна. Гэтэл энэний хариулт нь маш амарх.
Ердөө л бие биедээ талархах сэтгэлтэй байна. Тэгэх юм болвол Деважин шиг амьдрал бий болно. Тийм учраас өдөр болгон наач нь 3 талархаж үдэ олох хэрэгтэй. 3 хүнд талархлын үгийг хэлж их хэрэгтэй. Талархаж амжихгүй, тийм боломж байхгүй бол инээмсгэл бэлгэлж, хараас яхаа инээмсгэлж, халуун дулаан, дотно, уур амьсгалыг бий болгож хэрэгтэй. Тэгвэл амьдрал ажралтай болно. Шилдэг номоор бас талархлын хүч гэдэг яраагийг хийж өнгөрсөн. Тэрийг сонсож болно. За бас талархал гэдэг энэ ном монгол хэлэн дээр хэвлэгдсэн байна. Энийг бас аваад уншиж болно. Бид нарт юу тутаж байна? Бид нарт талархал тутаж. За өнөөдөр 10 зүйлийг ярлаа. Өдөр болгон заавал хийх ёстой. Хэрвээ өдөр болгон энэ 10 зүйлийг хийгээд байх юм бол амьдрал гайхамшигтай. Сансан бодсон бүх зүйл бүтэн бүрэлдэн. Хүн болгон ад жаргалтай, сэтгэл хангалуун амьдрал. Тэгсэн мөртлөө энэ 10 жил бол хэндэж дараас болох. Маш амархан, маш их халуурхан. Ямар ч завжлоо байхгүй. Ажил ихтэй хүндэж хийх боломжтой. Ийм 10 жил. Энэ 10 жилийг бичиж тэмдэглээд бүр өдөр болгон зураад хийсэн байна уугүй байна уу гэдгийг гүйчтгээд ингээд 21 хоног явах хэрэгтэй. 21 хоногт журшил бий бол. Тэгээ нэг 3 сар баримтлах хэрэгтэй. Тэгвэл улам бат чинь тогтно. Ингээд 1 жил үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол өөрийн чинь амьдралын хөвшил бол. Өглөө болгон шүдэг байхгүй бол нүрээ байхгүй бол ямар байдаг вэ? Тэрийн шиг амьдралын чинь нэг хэсэг болно. Ухамсаргүйгээр хийгддэг болно. За энэ 10 жил бол товчхондоо 1-р нь болтой жирэг эерэг хандлага. Асуудлыг эерэг талаас нь харж болон сөрөг талаас нь харж болно. Энэ өөрийн чинь сонголт. Тийм учраас эерэг талаас нь харж сурах хэрэгтэй. 2-р нь бол communication skill. Харилцааны урж тур. Ойлголцохгүй байна. Сэтгэл бухимдалтай байна. Янз бүрийн асуудал үүсэж байна. Энэ бол бүгдөө нь тэр чигтэн харилцааны ур чадвартай холбогдолтой. Харилцааны ур чадвараа сайжруулах юм бол энэ бүх асуудлыг шийдэх болж чаддаг. 3-р нь болтой жирэг дисциплин. Цахилга бат. Хижээч өөрчлөгдөхгүй. Энэ эерэг зуршлуудаа барьж явах хэрэгтэй гэсэн. Өнөөдөр энд 10 жил хийсэн. Энийг өөрийн амьдралын зуршил болгоод баримтлаад олон жил баримтлаж чадах юм бол үр дүн гарна. Дундаас нь орхиж болохгүй. Дайн дахин өөрчлөгдөж болох. Энийг сахилгах гэж байна. 4-дүгээрд нь mindset. Асуудалд хандах хандлага чинь өөр байна. Буруу байна. Тэрийг шинээр тохируулах хэрэгтэй. Би чадахгүй биш, би чадна гэж боддог. Тийм сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Болий биш. Орлож үжий гэдэг ийм зуршилтай болох хэрэгтэй. Энийг ихтгэл үнэмшилгээд байгаа юм. Mindset. 5-дугаар нь бол time management. Хамгийн том ялгаа нь юу юм? Чагаан хэрхэн төлөвлөж гин үү? Хашгиж гин үү гэдэгтэй холбогдол. Айвадлахын 24 цаг байсаар байтал юу ч хийдгүй юм уу? Эсвэл утгагүй зүйл хийсээр байгаа тэр чагаа үрчдэг. Тийм учраас хамгийн чухал гол зүйл үр бүтээлтэй хийж сурах. Энэ чухал. Энийг time management гэж хэлж байгаа юм. 6-дугаар нь бол knowledge. Мэдлэг хэрэгтэй. Мэдлэггүй хүн бол хутах юм хэлхий. Мэдлэгтэй хүн бол бэлгийн ертөнц. Бүхэлдэн тэр чигтэн. Тим уудам, тим сахарул. Тийм учраас тасралтгүй ном унших хэрэгтэй. Мэдлэгэнд тэлжих хэрэгтэй. Тэрний хэмжээгээр илүү гүн, илүү уудам сэтгэдэг бол. 7-дугаар нь бол financial habits. Бид нар ягаад дийлэх хүмүүс ядуу тарчих амьдарч байгаа юм. Мөнгө олж чадахгүй тань биш. Хамгийн гол мөнгө хадгалж үржүүлж чадахгүй байгаатай холбогдолтой. Тэгэхээр зөв менежмент хийгээд амьдрах. Ийм зуршилтай болох хэрэгтэй. Тэгэх юм бол хэн ч гэсэн санхүүгийн эрхлэн төрөх болж чаддаг. 8-дугаард нь бол personal growth. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй. Чаг өнгөрч байна. Нийгэм хөгжиж байна. Хаягдаж болохгүй. Энэ хурдыг дагч чадахгүй бол хаягд нь хочрогдно. Сансар ортлон бүхэлдэн эргэж идэх, хөдөлж идэх, хөдөлгөөнд байдаг. Бид нар бас тийм байх хэрэгтэй. Сэтгэл ханж болохгүй. 9-дугаард нь бол purpose. Зорилготой байх хэрэгтэй. Зорилго бол өглөө босох шалтгаанчин болно. Нугарж унахгүй хөл дөрөө босч ирэх төлөш болно. Хүч танхи бол. Тэгээд өөрөө чи хийж байгаа бүх зүйл өөрийн чинь зорилгод чиглэгдсэн байх хэрэгтэй. 10-дугаард нь бол gratitude. Талархал. Таларх нь гэдэг бол хамгийн гайхамшигтай зуршлуудын нэг. Өдөр болгон хоол идэхгүй байж бол цай уухгүй. Харин талархахгүй байж бол. Бидний амьдрал ямар их аж жаргалтай, ямар их баян тансаг байна. Тэрийг олж хараад тэрэндээ талархахгүй гадаа холбогдолтой. Өөрийг чинь хайрладаг, халамжлагдаг, тусалдаг, дэмждэг асар олон хүмүүс байна. Тэр ерөөсөө олж харахгүй байна. Тэд нар талархах хэрэгтэй. За ийм 10 жил ярьлаа. Энэ 10 жилийг хэрвээ хэрэгжүүлж чадах юм бол амьдрал гайхамшигтай бол. Хөнж зүйл нэгч баг. Хамгийн гол нь дисциплин болгож чадахгүй юу?
журшил болгож чадах уугүй юу? Сахилга бат болгож чадах уугүй юу? Энэтэй холбоотой. Чек хуудас хийгээд, шалгадах хуудас хийгээд өдөр болгон энэ 10 жилийг гүйцэтгсэн байна уугүй байна уу гэдгийг тэмдэглээд явах хэрэгтэй. Тэгэж энэ журшлыг бий болгоно. За, өнөөдөр Jim Rohn өдөр болгон заавал хийх ёстой 10 зүйл гэдгийг англи хэлнээс орчуулад ярьсан. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.